За дараагийн нэг ийм мэдээ байна. Политик гинэ. Аслагдсан дүүрэгт айл өрхүүдийг орцны бэлтаагаар нь хүртэл ангилжээ гэх. Тэгэхээр би нэг мэдээлэл цуглуулаад хайгаа авчихсан чинь нэг юм сонирхолтой сэдв бах нь авцсан. Юу вэ гэсэн чинь Баг хангаа дүүрэгт алагчлалж ялгах явдал хэрэг сэтрээд байгааг дүүргийн иргэдэнд хэлж байна. Тухайлбал Баг хангаа дүүргийн орон сууцнуудын пилтааг солих ажил дүүргийн хэмжээнд явагдсан. Энэ үеэр дарга иргэдийн байранд өөр пилтаа тавьсан явдал гарчээ гэж шог юм байгаад. Дарга нар амьдардаг байранд үнэтэй тансаг пилтаа тавьж иргэд хөдөлмөрчдийнхээ орчинд халтарж унах эрсдэл бүхий чанар муу пилтаа тавьсан нь дүүргийн олон иргэдийг бухимдуулахад хүргэжээ. Энэ мэд орчны пилтаанаас эхлээд бүх төвшөнд ангилан ялгах явдал Баг хангаа дүүрэгт гараад байгааг улсын хурлын гишүүн болдыг Баг хангаа дүүрэгт ажиллах үеэр тус дүүргийн иргэд хэлсэн байна. Иргэдийн санал гомдлыг сонссон гишүүн хүүхэд хөгжиж залуучуудыг ангилсан шийдвэрүүд өнгөрсөн 100 оногт гарч байгаадаа санал нэг үнэ ямар сайндаа чуулганы танхимд Монгол Ардын нам гэдэг нэрээр монголчуудыг ангилдаг нам гэж өөрчлөөч хэмээн хүргэсэн тухайгаа ярьжээ. Яг л битэр өмнө бас яг энэ асуудлыг хэлсэн шүү дээ. Монгол Ардын нам биш ээ, энэ бол Ардын нам биш болчиход байна шүү дээ. Алтан тушаалтын нам гэдэг. Тэгсэн чинь одоо юу гэж байна? Монголыг ангилдаг нам гэдэг нэрлэлцэх гэсэн байна. Хамгийн шог нь энэ шүү дээ. Аслагдсан дүүрэгт айл өрхүүдийг орчны бэлтаагаар нь хүртэл ангилж байгаа. Жохон гайгүй шиг нүүн дарга нар амьдардаг байранд бол аюул нүн дарга шалгана гэдэг одоо энэ чинь сайн чанартай юм бэлтээ аюул наачдаг багт тий. Тэгвэл ард түмэн бол яг хөтө өнгийн солилцсон байхад тэд нар баярлахаас өөр яах юм гээд нөө эрсдэлтэй буюу чанаргүй бэлтээ нааж ийн гэдэг бол үнэндээ гомдмоор л яг үнэндээ. Яг адилхан төсөв баталсан байгаа шүү дээ. Даргын орчинд одоо 10 төгрөгийн бэлтаанаагаараа нөгөө ажилтны орчинд 5 төгрөгийн бэлтаанаагаар гэж өгөөгүүл бодвол. За нийтэд нь дүүргийн хэмжээнд тэдэн орон сууцны тэдэн хувьд нь ийм шинжилгээ ажил хийхэд бол тэдэн төгрөг гэдэг бүгдийн нэг төсөвтэй л байгаа шүү дээ. Ийм байдлаар ажилламааргүй байна. Нүглийн нүдийг гурлаар ураад байгаа юм биш үү?